чөлөөний зарлиг ардын үндсэн хуулийн дээр их хэл соёлынхон ад биш баян сан дээр игнэгтийн арга бэлэг алтан соён биен гачил дээр их нутгийн шорооны амиар солих ширхэг дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичин би. Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр ухаанд жанжин Сүхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр улсан ачлан захирсан засаг төрийн хэн ордон дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичин би. Нүүрэнд нь гал батарсан Монгол эцгийн хиймор дээр нүнжгэнд нь нар гэрэлтсэн Монгол эхийн сэтгэл дээр Нүүдлийн өргөнд нэгдсэн Монгол аймгийн холбоон дээр нүүбийн шилтгэн заларсан Монгол улсын далбаан дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичин би. Чингэлтэй дүүргэн их хэл соёл үндэсний ууламжлаараа бахархдаг, ёс заншлаад эдэлсэн. Оюуны хурдтай, бүтээл сэтгэлгээтэй ирээдүйн өв тэгш бүтээгч оюунлаг Монголыг хөгжүүлэн төлөвшүүлэх эрхэм зорилгыг тавьж олон төрлийн ажлыг санаачлан хийж хэрэгжүүлж байна. Математикийн хичээлийн чанар үргүүжийг нэмэгдүүлэх, сурагчдыг математик дур сонирхолтой болгох, асуудал дэвшүүлэн түүнийг шийдвэрлэх чадрыг нэмэгдүүлэх зорилгоор тусгаар тогтнолоос сэргээн тухайлсны ой зориулсан олон улсын математикийн уралдааныг Монгол улсдаа анх удаа Чингэлтэй дүүргийн засаг дарганд хамгийн газар олонлог сургууль хамтран амжилттай зохион байгууллаа. Энэхүү олон улсын уралдаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид заавас Эрдэм номын шамдан суралцж буй хүүхэд залуучууд мөн одоо Эрдэмд яцхан шавнараа Эрдмийн их талаагаар хөтлөн аялуулж буй манай номын одоо буйны эзэд багш сургам хүмүүжүүлэгчид та бүхэндээ энэ өдрийн гал алуу мэндийг хүргье. Математикийн олимпиадыг бид бүхэн олонлог сургуультайгаа хамтран үндэснийхээ хэмжээнд зохион байгуулж ирсэн бөгөөд бүс нутгийн хүрээнд хөрс зэрэгэлдээ орнуудын ах トゥ хотуудынхаа хүүхэд багчуудыг бас урьж оролцуулан анх удаага олон улсын гэх энэхүү олимпиадыг зохион байгуулахад бэлэн болоод байна. Уралдаан 2 үе шаттайгаар явагдсан бөгөөд нэгдүгээр шатыг үндэсний хэмжээнд зохион байгуулж нийслэл хот хөдөө орон нутгийн нийт 1800 гаруй сурагчид ахвал самбаа оюун ухаан ур чадвараа сорин өрсөлдөж шилдгээр шалгарсан сурагчид 2 дугаар шат буюу олон улсын уралдаанд оролцох эрхээ авсан юм. Олон улсын ангилалд Монгол улс, Оросын холбооны улсын Бурят улсын Улаан Удмуртын Советский дүүрэг, бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өртөө засгорны Шилийн гол аймаг, Ирэн хот, Казахстан улс, Япон, Иран зэрэг 6 улсын 6-аас 12 дугаар ангийн 120 гаруй багц сурагчид оролцож 3 багц 36 медалийн төлөө оюун ухаанаас сорин өрсөлдсөн юм а. Боловсролын үйлчилгээг иргэдэд маш одоо чанартай хүргэдэг хамгийн анх шатны нэгж бол өөрөө дүүрэг байдаг. Тэгэхээр дүүрэг орон нутаг, аймаг орон нутагт маань боловсролын байгууллагын идэх санаачлага маш одоо зөв зөвтэй гарч байгаагийн нэг жишээ бол Чингэлтэй дүүргийн маань иргэдийн хурал засаг дарганд хамгийн газартайгаа хамтраад дээрээс нь бүр одоо дүүрэгтэй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус хэвшлийн олонлог сургуультай хамтраад ингээд энэ томоохон арга хэмжээг 5 дахь жилдээ зохион байгуулад энэ жилийнх нь болохоор олон улсын төвшөнд буюу дүүрэгтэйгээ харилцаатай байдаг одоо харилцаатай хотуудын зочдыг урьсан байгаа нь маш чухал байна гэж ингэж үзэж байна. Уралдаанд оролцогч сурагчдын хувьд энэ удаагийн уралдаан томоохон туршлага болсон төдийгүй Монгол оронтой танилцаж, Монгол хүүхдүүдтэй найзалж нөхөрлөж, тэднээс ихийг суралцсан сайхан дурсамжийг үлдээлээ гэдгийг онцолж байлаа. Намайг Дарья гэдэг би Улаанудын Советский дүүргийн гадаад хэлний гүнзгий ерөөсөн сургалтаа 3 дугаар гимназийн математикийн гүнзгий ерөөсөн сургалтаа ангид суралцдаг. Энэхүү анх дугаар олон улсын тэмцээнд оролцохдоо байр эзлэн гэж бодоогүй байсан ч хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Монголчууд найрсаг зочломтгой гайхалтай ард түмэн юм. Эднийг найрсгаар хөтөж авч тэмцээнд оролцуулсанд баяртай байна. Энэ уралдаанд оролцсноор математикт авьяастай монгол найзуудаасаа их юм сурч авлаа. Уралдаанд Монголын шилдэг математикчид, бодлого зохиогчид бодлогоо ирүүлсэн бөгөөд манай улсын сурагчид бодлогоо бүрэн бодож, олон улсын сурагчидтай энэ тэнцвэрсэлцнийг зохион байгуулагчид онцолж байлаа. За энэ уралдаанд бол Монголын шилдэг математикчид, бодлого зохиогчид тал бүрээс, газар бүрээс ирж бодлогоо ирүүллээ. Бодлогыг бол маш сайхан бодлого шигшигдэж орсон.
За Ираны математикчид манай математикч сурагчдын бол гол өрсөлдөгч байлаа. За тэгээ бодлогыг бол нэгт бодогдоогүй нэгч бодлого үлдээгүй аль нэг бодлогыг ямар нэгэн сурагч бодсон нь бол надад бол математикч хүний хувьд бол сайхан санагдлаа. Хүүхдүүд маань бол хүчтэй байгаа юм байна гэж бодогдож байна. За ахлахын ангилалд бол монгол сурагч бол 100% үзүүлэлт буюу бүх бодлогыг бүрэн бодсон амжилт үзүүллээ. За дунд ангилалд бол Ираны сурагч бүх бодлогыг бүрэн бодсон амжилт үзүүллээ. За бол багангийн бага ангилалд бол бас 52 оноогоор бол бас монгол сурагч бол төрүүлээд байна. Ханат цагаан гэрийн од хэмрийн тоонон дээр хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр хан алтай аавын онгон тэргүүн оргил дээр хатан сэлэнгээжийн одод орчих мандал дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.